ойр хамгаалан Галатхай Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ өргөж байна. Өнөөдөр би хоёр залуухан хуульчийг нэвтрүүлэгтээ урьсан. Яагаад урьсан бэ гэхдээ зэрэг энэ оны 7 дугаар сарын 1-ээс бидний амьдралд чухал нөлөө үзүүлэх нэг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ бол захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинжтэн батлагдсан тийм ээ. Тэгэхээр нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлж нэхэмжил гаргах асуудал бол маш их чухал юм байна гэж. Энэ асуудлыг чухалчилж үзээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж бас та хоёртой ярилцъя гэж бодсон юм. Ер нь захиргааны шүүхэд хандна гэхлээр бид нар ямар нэг дарга хэн нэгэн албан хаагчаа үндэслэлгүй харалт тийшээ ханддаг гэдэг нэг тийм л ойлголттой. Яг үнийг хэлэхэд миний хувьд ч тийм байсан. Гэтэл энэ бол нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлж нэхэмжил гаргах гэдэг тийм нэлээ өргөн хүрээтэй болоод явчлаа л да. Тэр би ер нь тийм ерөнхий асуудлаас ярилцлага эхлэе гэж бодлоо. Нийтийн ашиг сонирхол гэж яг юу хэлээд байгаа? Нэг хүний ашиг сонирхол гэдэг чинь нийтийн ашиг сонирхлоос юунаас ялгаатай юм? Яагаад ингэ тодорхойлсон гэдгээс эхлэе. Асуудлыг дунд нь тавилаа. За баярлалаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан танд бол баярснаа бол илэрхийлье. Ингээд нийт телевиз үзэгчдээ орой мэндийг хүргэж байна. За нийтийн эрх ашиг гэж одоо чухам юу вэ? Тэ хувийн эрх ашигаас энэ ямар ялгаатай вэ гэдэг асуудалд бол дэлхийн одоо олон орны эрдэмтэд судлаачид бол янз бүрийн бол тодорхойлолтууд өгсөн байна. Гэхдээ энийг бол ярихаас өмнө бол энэ би нэг зүйлд бол үзэгчдийн анхаарлыг хандуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэр бол нийтийн гэдэг энэ үг байгаа. Ашиг сонирхол нийтийн байх хэрэгтэй гэж тийм. Тэр нийтийн гэдэг үг юу гэсэн үг вэ гэхээр энэ ямар нэгэн байдлаар тооны олонлог шинжийг хэлээд байна тийм. Нэг хүн биш одоо хэсэг бүлэг хүн тооны хувьд олон тоотой тийм. Тэгээд тухайн тэр одоо бүлэг этгээдүүдийн одоо ашиг сонирхол хуулиар одоо хамгаалагдах ёстой. Тэр ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тохиолдол бол энэ нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай асуудал ингэж үүсэж байгаа. Тэгэхээр нийтийн байх шинж гэдэг бол нэгдүгээрт юуны юм бол тооны бол олонлог шинжийг бол бас яхаагүй агуулна. Гэхдээ зарим тохиолдолд заавал одоо тооны олонлог шинж байна уугүй бол бас үгүй. Энийг бол нөгөө ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал одоо гол мөрний их те одоо ундар гайсав газар алтны одоо уурхай явуулдаг. Тэр алтны уурхай нь бол одоо байгаль орчин сөргөөр нөлөөлдөг, нөхөн сэргээлтээ хийдэггүй ч юм уу те. Энэ тохиолдолд тухайн бүс нутагт одоо хин нэгэн амьдардаггүй байсан ч гэсэн те эсвэл бол одоо цөөхөн тоотой айл өрх амьдардаг ч юм уу те. Энэ хоёр тохиолдлын алинд нь ч бол юу нийтийн ашиг сонирхол яригдана. Яагаад вэ гэхээр тухайн гол мөрөн тий өөрөө бол яг тэр нийт олны одоо зүйл те тодруулж хэлэх юм бол одоо тэр гол мөрний усаар тий олон айл өрх ундаална, ан амьтан ундаална. За ерөөсөө тэгээ баялаг гэж байна. Тэгэхээр бол энэ нэгдүгürt бол яг зарчмын хувьд бол нийтийн байх шинж гэдэг нь бол тооны олныг ярьж байгаа боловч тодорхой нэг тохиолдолд бас энэ тохиол яригдахгүй байж болно гэсэн үг тий. Ийм асуудал байна. Нэмэх үү даваас. Хөртнөөлж ярьсан зүйл дээр нэмж хэлэхэд бол яг нийтийн эрх ашигыг хамгаалах гэдэг энэ ойлголт өөрөө яг хууль зүйн шинжилгээ ухааны хувьд ярих юм бол нэг одоо үнэт зүйл юм уу те нэг эрхэм зүйл. Энэ бол өөрөө дэлхийн олон оронд ингэж бий болоод туршлагажаад ингээд туршлага бий болоод ингээ Монгол улсад одоо орж байгаа. Тэгтээ энэ бол Монгол улсад цоо шинээр орж ирсэн ойлголт бол биш. 2000 оны дунд үеэс эхлээд энэ ойлголт нийтийн эрх ашигыг хамгаалах гэдэг ойлголт стратегийн өмгөөлөл, хүний эрхийн өмгөөлөл, нийтийн ашиг сонирхлын өмгөөлөл гэдэг олон нэрээр ингэж дамжиж өнөөдрийг хүртэл явж ирсэн. За одоо судлаачдын дунд, хуульчдын дунд, төрийн бас байгууллагын дунд яг энэ ойлголт өөрөө хуульд тусгалаа болоод нийтийн эрх ашигыг төлөөлөн нэхэмжил гаргах гэдэг ойлголт өөрөнд ингээд бэхжиж одоо ингээд ойлголт хүрч лээ л да. Тэгээд энэ дундаа бол жишээлх юм бол захиргааны иргэн шүүх өөрөө иргэдийн эрхийг юунаас хамгаалдаг вэ гэдэг үндсэн ойлголт байгаа. За нийтийн эрх ашигыг хамгийн түрүүнд хэн хамгаалах вэ гэхээр уул нь бол төр хамгаалах ёстой. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, за байгалийн баялаг байна, хүүхдийн эрх байна. Энэ бүгдийг бол төр хамгаалах ёстой. Гэтэл одоо өнөө үед төр энэ нийтлэг чиглэлгээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас одоо иргэдийн нийтлэг эрх зөрчигдөж байна. Тэгэхээр энэ дундаас нэхэмжлэл гаргаж төрийг одоо энэ үүргээ биелүүлэхийг шаардаж өөрөөр хэлэх юм бол хууль бусын шийдвэрийг хүчингүй болгож болох зорилгоор ингээд нэхэмжлэх эрхийг захиргааны иргэн шүүхэд одоо нээж өгч байгаа.
Тэгэхээр энэ бол түрүү миний ярьсанчлан нийт олонний ерөнхийдөө мэдээд идэгээс хамаагүй өргөн үрээтэй гэдэг дахиж баталж шүү дээ. Тэгвэл надад нэг тоо байгаа даа. Захиргааны хэргийн шүүхэд хандсан гомдлын 61% нь л иргэдийн талд гардаг. Гарсан 2 шийдвэрийн нэг нь л амьдрал дээр биелэлээ олдог гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нийтийн эрх ашигын төлөх маргааны шийдвэр ер нь одоо ингээд энэ хуулийн хэрэгжилт сайн явж гин гэж хэлэх үндэслэгүй юу? Одоо энэ чинь 7 сарын 1-ээс хойш гэдэг чинь бараг хагас жил шахмаа болох гэж байна да. За ер нь хагас жил бол орчин болох гэж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд яг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөөд нэхэмжил гаргасан тохиолдлууд үүссэн үгүй гэдгийг бол бид нар бас нарийн шүүхээс статистик мэдээлэл авах хэрэгтэй. Ерөнхий тоо байна тий. Ерөнхий тоо байна. Тэр бол яг хуу захиргааны иргэн шүүх бол одоо миний судалж үзснээр бол харин одоо иргэдийн эрх ашгийг бол тэ хамгаалах тал дээр бол одоо ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргадаг. Зүгээр тэр гаргасан шийдвэрийг тийм ээ одоо яг хэн биелүүлдэг вэ гэхээр захиргааны байгууллага албан тушаалтан биелүүлэх хэрэгтэй байхгүй юу. Гэтэл тэн дээр очиод биелэгдэхгүй асуудал яригдэж байна. За энэ яагаад энэ 2 шийдвэрийн нэг нь ингээ биелэгдэхгүй байгаа гэхээр би цаажилтгааныг нь юу гэж үздэг вэ? Судлаачийн хувьд юу гэж үздэг вэ гэхээр энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж байгаа. Тэгэхээр энэ шийдвэр гүйцэтгэх байгууллага өнөөдөр харьяаллын хувьд хаана байдаг вэ гэхээр засгийн газрын харьяалал буюу хууль зүйн дотоод хэргийн сайд эрхлэх асуудлын хүрээнд байдаг. Хуучин болвол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бол шүүхийн харьяалалтай байсан байхгүй юу? Тэгэхээр яг энэ шүүхийн харьяалтаа биш хууль зүйн яамны харьяалт байгаа учраас энэ нөө шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх биелүүлэх бүтцийн гажуудал байна гэж ингэж би бол хувьдаа судалж хардаг тийм. За мөн нэг нөгөө талаас авч үзэх юм бол энэ захиргааны иргэн шүүхийн шийдвэр нэн ялангуяа нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан энэ шийдвэр яаж хэрэгжих боломжтой юм бэ гэдэг асуудал байна. Жишээлх юм бол иргэний ирэг дээр нэг 2 иргэн хоорондоо мөнгөний асуудалс маргаад за энэ хүнээс мөнгө авах хэрэгтэй байна гэж шийдвэрлэж байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага одоо ямарваа нэг байдлаар мөнгөний аваад өгч энэ тохиолдолд иргэний шүүхийн шийдвэр биелэгдэж байгаа. За жишээлх юм бол туулгын ирэг дээр нэг байгууллага одоо алт угаагаад усын туулгын ихэр ингээд хийгээл энэ бол нийтийн ашиг зөрчигдөж байгаа. За энэ тохиолдолд хамгийн түрүүнд тэрийг болиулах байгууллага юу вэ гэхлээр төрийн байгууллага мэргэжлийн яналт. За энэ тохиолдолд мэргэжлийн яналт одоо нийтлэг чиглэлээр хэрэгжүүлэхгүй шүү дээ. Энэ тохиолдолд нийтлэг чиглэлээр хэрэгжүүлээ чи одоо энэ эс үйлдэх нь хууль бус байна гэдэг байдлаар захиргааны шүүхт марах боломжтой болж байгаа байхгүй. За ингээд шүүхийн шийдвэр мэргэжлийн ялалтын байгууллагыг одоо шийдвэр гаргаад одоо энэ таслан зогсоо гэдэг даалгаа шүүх шийдэж. За мэргэжлийн шүүхийн шийдвэр биелүүлээд газар дээр нь очиод тэр үйл ажиллагааг таслан зогсоож байгаа. За энэ тохиолдолд бол шүүхийн шийдвэр бол биелэгдэж байгаа, биелэгдлээ гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол дахиад тэр туулгуурлыг их савруу бохир ус цутгахгүй шүү дээ. Цутгахгүй байснаар энэ үйл ажиллагаа цутгаж байгаа үйл ажиллагаа зогсоод тэнд мэргэжлийн хэлтийн байгууллага, төрийн эрх бүгэ байгууллага очиж үйлдлийн таслан зогсоосноор энэ шийдвэр биелж байгаа. За тийм. Та хоёр бол ерөнхийдөө сайн жишээ ярьчихад байгаа байхгүй юу? Тэр энэ яг энэ хуулийг батлагдаж явах үеэр өмнө хилцүүлгүүд явж хахад захиргааны хэргийн танхимын тэргүүн Батсуур гэж би одоо зүгээр уншижсэн болохоос тэр хүнийг сайн танихгүй тайлбархтаа бол ерөөсөө энэ хууль хэрэгжүүлэхэд нэг тийм хэрэгжиж биелэхэд нэг том чухал юм байна гэж яриад байгаа байхгүй. Тэр бол төрийн албан хаагчид юг биелүүлдэггүй шийдвэрийг. Ягаад гэвэл захиргааны хэргийн шийдвэрийг хүлээж авах соёл байхгүй гэж нэг үг хэлсэн байгаа байхгүй юу? Тэр соёл бий болгоно гэдэг чинь өөрөө зүгээр хууль гаргахаас өмнөх хийх ёстой ажил биш юм уу? Тийм. Би бол тантай санал нэг байна. Эрх зүйн ухамсар. Эрх зүйн ухамсар соёлын асуудал бол энэ дээр яа харахгүй яригдана. Ялангуяа одоо шинэ үндсэн хууль батлагдаад манай үндсэн хуулийн гол үзэл баримтлал концепц юу вэ гэхээр нөгөө хуульд эдлэх те хуульд үндэслэх энэ зарчмыг бол суулгаж өгсөн шүү дээ. Тэгэхээр албан тушаалтнуудын хамгийн одоо түрүүнд бодох ёстой юм юу вэ гэхээр за би бол хуулийн дагуу ажиллах ёстой байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар би хууль зөрчсөн ийм шийдвэр гаргасан тэрийг нь одоо шүүх байгууллагаас хууль бус болохыг тогтоосон бол би шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэсэн энэ их зүйн ухамсартай байх ёстой. Сүүлд би нэг танд нэг инээдтэй гэх юм уу нэг жишээ хэлэхэд бол юу гэхээр манай жишээлбэл иргэдийн төлөөлөгчийн хурал гэж байдаг те. Facebook-ээр энэ бол нэлээд сошиал ертөнцөөр нэлээд явсан. Дээд шүүх шийдвэр гаргасан. За ингээд иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо хөргүүлэхэд иргэдийн төлөөлөгчдийн хурал бол тэр дээд шүүхийн шийдвэрийг хилэлцсэн байгаа юм.
Энэ бол ерөөсөө эрх зүйд төрийн одоо зарчимд бол байж болохгүй зүйл байхгүй юу. Тэгэхээр таны хэлээд байгаа үнэ яг эрх зүйн ухамсар соёлыг бол энэ албан тушаалтын төрийн байгууллагуудын дунд бол бий болгох одоо ажлыг бол хийх ёстой. Давхар. Үүнээс гадна энэ төрийн албаагчийн одоо шүүхийн шийдвэрийг биелүүлэх энэ соёл яг энэ соёлыг төлөвшүүлэх одоо биелүүлдэг байх энэ одоо практик тогтоох бол захиргааны иргэн шүүхийн нэг үүрэг нөхгүй. За 2004 онд захиргааны шүүх байгуулагдаад өнөөдрийг хүртэлх хугацаанд бол харьцангуйгаар 12 жилийн хугацаанд бол харьцангуй төрийн албаагч нар бол ялангуяа захиргааны албаагч нар бол энэ шүүхийн шийдвэрийг биелүүлдэг соёл бий болсон. За тухайлах юм бол анх ингээд захиргааны шүүх үйл ажиллагаа явуулж ирэхэд төрийн байгууллагын хажууд хуулийн чиг үүргийг хариуцсан институт чиг үүрэг байдгүй байсан. За ингээд шийдвэр гараад тэр шийдвэр нь захиргааны иргэн шүүхээр хянагдаад хүчингү болоод за ингээд дахиж гарга хүчингү болоо гэхмэд аргагүй ихэнд одоо хуулийн асуудал хариуцсан мэрэгчлэн бий болж эхэлж байгаа. Хэлтс бий болж эхэлж байгаа. За ингээд захиргааны шүүх аливаа нэг албан тушаалтанд дарга шийдвэр гаргахынхаа өмнө за би энэ хүнд хандаж ийм шийдвэр гаргахдаа хууль зөрчиж байна уугүй юу гэдгийг хуулийн мэрэгчлэлтнээр үзүүлж хянуулж за ингээд болж ийн гэвэл шийдвэрээ гаргадаг. За энэ нь цаашаа шүүхтээр очиод хууль ёсны байх шинжийг агуулж ийн гэх. Энэ бол одоо бол харьцангуйгаар тогтцсон. Гэхдээ гэхдээ энэ дунд асуудлууд бас байна. Саяхан 2-3 жилийн өмнө нэг дүүргийн засаг дарга шүүхт хариуцагчаар дуудаж ирж байгаа. Хариу тайлбар өгж байгаа. Тэрнийхээ тайлбартаа бол би энэ дүүргийнхаа нутаг дэвсгэр дээр одоо шийдвэр гаргах хэрэгтэй гэж өгүүлбэр байна. Яг өгүүлбэрийн арталтанд кавичиг авангуудаа дотор нь би дүүргийнхаа нутаг дэвсгэр хаана гэж бичсэн байгаа байхгүй. Хаана гэж бичсэн. Яг ийм өгүүлбэр байна. Тэгэхээр өнөөдөр тэр хүн өөрийгөө би дүүргийнхаа нутаг дэвсгэр дотор хаан гэж бодож шийдвэр гаргаж байгаа үнтэй тэр засаг дарга бол тэр одоо шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль ёсны байхтай энэ асуудлыг ер нь ярих бол айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Иймэрхүү хүмүүс бол тэр албан тушаал эрхэлж байна гэсэн. Жишээ яриад ихснэх би бас нэг одоо саяхны жишээ яриад та хоёр бас энэ мэдэж гин үгүй. Яг тэгвэл энэ 29 дугаар сургууль шүү дээ. Сонсгол харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг цорын ганц нийслэлийн сургуулийн хажуудлын газрыг биеийн тамирын талбайн газрыг ямар нэгэн компанид хэн нэгэн албан тушаалтаа өгсөн болтой маа. Тэгээ эн чинь бол жинхэнэ утгаараа сонголог утгаараа нийтийн эрх ашиг үсттэй. Тийм. Энэ бол яг захиргааны хэрэг шүүх танилцуулах тухай хуулийн яг 4 хязгаарлалт тогтоосон баг 4 үндслийн нэг хүүхдийн эрх бол өөрөө нийтийн ашиг сонирхол юм байна. Энэ бол хүүхдийн эрх гэдэг. Энэ бол хүүхдийн эрх явж байгаа. Тэнд одоо нөгөө суралцж байгаа хүүхдүүдийн суралцах эрхийн асуудал шүү дээ. Цэвэр хүүхдээ. Энэ бол яг харахгүй нийтийн эрх ашигын асуудал мөн бөгөөд энэ бол захиргааны шүүхтэр маргаананд хянаа шийдвэрлэгдэх асуудал бол мөн. Тийм нэмэт хэлэхэд бол бас энэ захиргааны хэрэг шүүхэд хянаа шийдвэрлэх тухай хуулиас гадна захиргааны ерөнхий хууль гэж батлагдсан байгаа. Бас 7 сарын 1-ээс хэрэгжиж гисэн. Тэр хуулийн гол бас одоо нэг ач холбогдолтой үзэл санаа нь юу вэ гэхээр хэрвээ та тийм ээ иргэний эрхийг эрэхэд одоо ямар нэгэн байдлаар хөндөгч байгаа эрхийн хуулийн этгээдийн эрэхэд тийм ээ хөндөгч байгаа тохиолдолд тэр этгээдтэй эхлэж урьдчилан мэдэгдэх тэгээ санал тайлбарыг нь авах ёстой гэдэг юм байгаа. Тэгэхээр манай одоо жишээл өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгож байгаа засаг даргуулууд сургуулийн захиргаанаас заавал асуух ёстой байсан. Тийм. Энэ газар тий одоо тэр бол сургуулийн одоо өмчтэй хамаардаг бах гэж би ойлгож байна л та. Тэгэхээр тэр тохиолдолд заавал одоо асуух тий ийм газар эзэмших эрх олгох гэж шүү. Энэ дээр бол одоо байр суурь саналаа илэрхийлээч гэх юм уу тий. Тэгвэл тэгсэн тохиолдолд нөгөө одоо сургуулийн захиргаач нь асуудлыг одоо арай тий илүү албан ёсны түвшинд авч үзэх тий эсэргүүцлээ одоо хууль зүйн үндсэлтэд тайлбарлах юм уу тий тийм боломж бас одоо байх хэрэгтэй байсан байхгүй юу. Та хоёр энэ хэргийн тухай юу мэдэх юм уу? Мэдэж байна уу? Яг уу цахим ертөнцид ингээд мэдээлэл явж байгаа тэр төвшөнд л мэдээлэл байгаа. Наривчилж болоод нөгөө материал энэ төр нь үзээг болохоор яг нарийн тэнд юу болсон бэ? Би яагаад гэвэл энэ нийтлэг байгаад байгаа байхгүй юу? Байрных нь гадаа бас л сая чинь ямар юмыг далимдуулаад үлээ дээ бас нэг л бөө юм далимдуулаад ингэсэн чинь л хашаа барайл газар ухаад эхлэе гэдгсэн шүү дээ. Ер нь одоо энэ чинь тодорхой хугацаа өнгөрсөн энэ хугацаанд энийг шийдсэн. За ер нь хууль шинжилгээ батлагснаас хойшхыг яриха болив. Өмнө нь ч гэсэн ийм нийтийн эрх ашигыг төлөө шүүхэд нэхэмжлэл гаргаад ингээд бүр амжилттай шийдэгдсэн тохиолдол өмнө байдаг юм уу? Яг энэ мэтийн юмыг. Тий, ер нь нэлээд хэдэн жишээ бол бий. Ялангуяа энэ байгаль орчны
уул уурхайн газар нөхөн сэргээлттэй холбоотойгоо нэлээд асуудлууд шийдэрлэгдэж байсан. Энэ дундаас ярих юм бол одоо нөхөн сэргээлт хийхгүй байгаа одоо хууль этгээдүүдээс одоо төрийн тухайн орчин амьдардаг иргэдэн нийлээд нэхэмжлэл гаргаад тэр оруулах нь тухайн үед нэг итгэмжлэл төрийн бус байгууллагад нөгөө төрийн бус байгууллага нь тэр иргэдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж шүүхээр одоо нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай одоо нөхөн төлбөрийг олгуулахаар ингээд шийдвэрлэж ирсэн тохиолдлууд бол байгаа. Нилээдгүй байгаа. 2000 оны дунд үеэс өнөөдрийн хүртэл энэ асуудал явж байгаа гэхэлэр бүр тэр дундаа хүний эрхийн үндэсний комиссийн нэхэмжлэлтэй нэг хэрэг байна. Тухайн үед нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй уурлаа шийдвэр гаргаад Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдээс 50,000 төгрөгийн хураамж авна. Хураамжаа төлөхгүй байх юм бол оршин суух боломжгүй тийм шийдвэр гаргасан. За энийг бол тухайн үед хүний эрхийн үндэсний комисс захиргааны ерөнхий шүүх нэхэмжил гаргаад өөрөөр хэлбэл Монгол улсын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүссэн газраа хааж зорчих хэрэгтэй. Энэ эрхийг зөрчиж байна гэд нэхэмжил гаргаад за ингэ нэхэмжил хангагдаад тэр шийдвэр хүчинг болж байгаа жишээ. Зүг буруугийн тухай одоо яриад яах юм те. Тэрийг тухайн үед бол тийм байна. Юу сая өөрөө чи ярин тэр төрийн бус байгууллагууд гэдэг гарчлаа л да. Би яг та хоёртой ярилцлаганд орно гэж байхдаа энэ төрийн бус байгууллагууд бол одоо хамгийн их нийтийн эрх ашгийг хамгаалж яг тухайн салбараараа нөгөө хариуцж ажиллах салбараараа их ажилдаг төрийн бус байгууллагууд бол одоо гол ажил нь энэ шүү дээ. Гэхдээ харамсалтай зүгээр нэг тийм хөвлөгийн баг хурал хийгээл судалгаа хийгээл сэтгүүлчдийг одоо энэ чиглэлээр та нар юмаа бичээч гэж сургаал те. Яг ингээсээ илүү ингээд ах юм. Яг энэ хууль одоо нэгэнд хууль батлагдаад гарсан юм чи яг хуулиа өөрсдөө энэ төрийн бас байгууллагууд яаж мэдэж энэ өөрөөр хэлэх юм бол олон нийтэд илүү таниулаад хуулийг зөв хэрэглэх тал дээр яаж ийн гэдгийг та хоёр дүгнж хэлж чадах уу? Өөрсдийнхөө зүгээр хувийн бодлоос хуваалцвал. За энэ дээр яг төрийн бас байгууллагууд яг энэ нийтийн ашиг сонирхлыг яг Монгол улсад одоо оруулж дэлгэрүүлж байгаа үндсэн үүрэгтэй хүмүүс нь бол энэ төрийн бас байгууллага ялангуяа энэ төрлийн гүйцэтгэж байгаа хүмүүс. За ингээд одоогор бол нэгэнт энэ бидний одоо хүсэж исэн зүйл бий болчлаа шүү дээ. Хуулинд ингээ суугаад төр үүргээ биелүүлэхгүй тэрний өмнөөс ингээ нэхэмжилж болно гэдэг. Тэгэхээр одоо энэ тундаа ялангуяа энэ одоо хууль дөнгөж хэрэгжээд ингээд эхэлж байна. Яг хууль хэрэгжснээс хойш шүүхийн шийдвэрийг харж үзэх юм бол нэг 3 хэрэг шүүхтээр ирсэн байна. 3 төрлийн бас байгууллага нэхэмжлээд арсан. Гуруулаа ингээд шийдэгдээд ингээд явж байна. Энэ бол дөнгөж энэ одоо шүүхийн практик шинэ асуудал дөнгөж төлөвшөж эхэлж. За одоо харин энэ дээр бид нар нэгэнт одоо хуулинд суулгая гэдэг зорилгоо биелүүлсэн учраас энийг яаж зөвөөр үр дүнтэй аргаар энийг одоо хэрэгжүүлдэг байх вэ гэдэг асуудал бидний өмнө тавигдчих. Хуульчдын өмнө ялангуяа төрийн бас байгууллагуудын өмнө бид нар бол яг судалгааны төвшөнд за стратегийн өмгөөлөл нийтийн ашигын өмгөөлөл гэдгээр бол нэлээд хэдэн одоо баримтчгууд бол яг энэ хилцүүлгийн төвшөнд орцсон хийгдсэн байгаа. Ерөнхийдөө бол одоо харин бид нар нэгэнт хууль болоо гарсан юмыг яаж хэрэгжүүлэх вэ? Сая бид нар хуульчтай холбооны захиргааны ерөнхийлөгчөөр хууль батлагдсан яг 2-3 хоног өмнө хилцүүл хийлээ. Яг хилцүүлгийн гол уур амьсгал юу вэ гэхээр за ийм туршлагатай асуудал байсан. Одоо бид нар батлагдсан. Энийг одоо эрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Одоо энэ нийтлэг эрх хэсгийг юу гэж ойлгох вэ? Шүүхтэр нэхэмжлийг хүлээж аваад эрхэн яаж шийдвэрлэх вэ? Юу нь яаж тайлбарлах вэ гэдэг асуудал яригадаад байна. За одоо ингээд энэ асуудал ингэж маргаан практик бий болж улам өргөцөөр байгаа нэг 6 сарын дараа ч юм уу жилийн дараа дахиад хилцүүлэг хийхэд асуудал шал өөр юм ярина. Маргаан тус бүр дээр нь ярина. Тий. Алдаан оноогоо тэн дээр судална. Тэгэхээр бол ийм байдлаар ингээ улам илүү туршлагачих хэвээр. За төрийн бас байгууллагууд бол одоо энд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж хэлжлээ. Одоо тэгвэл би дахиад нэг тодорхойлтол сонсох гэдэг байна л да. Нийтийн эрх ашгийг төлөөлөөд шүүхэд хандаж нэхэмжил гаргах одоо этгээд гэдэг нь шүү дээ. Яг хэн байж болдгийг. За зүгээр одоо нэг орцныхаа хэдэн хүнийг төлөөлөөд би нийтийн эрх ашигын төлөө явж гин гэж байгаа хувь хүн байж болох уу? Жишээлх юм бол. Тий, одоо энэ асуултанд хариулт өгөхийн тулд одоо буцаад хууль руугаа орох шаардлагатай те. Захиргааны хэргийн шүүхэд хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр бол заасан байгаа те. За тэн дээр юу гэж заасан бэ гэхээр нөгөө тодорхой дүрм яг одоо жишээлбэл хүүхдийн эрх ашигын төлөө явдаг ч юм уу, хүрээлэн байгаа орчны төлөө явдаг ч юм уу те. За энийг эхлээд тодорхойлж. За хүүхдийн эрх ашиг юм байна. Хүүхдийн эрх ашиг. Дээрээс нь хүрээлэн байгаа орчин. За. Тэгээд нийтийн эрүүл мэнд. Нийтийн эрүүл мэнд. Тий. Тэгээд утаа бол энд хамаарх нэ? Това бол хамаарч болно. За. Тэгээд дөрөвдүгüрт нь бол нийтийн өмчийг хамгаалах асуудал. Нийтийн өмч. За.
Энэ дөрвөн асуудлаар одоо үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага буюу одоо төрийн бус байгууллага те иргэдийн нэгдэл энд байх хэвээр. Тэгээд дахиад нэг шаардлага, хоёр шаардлага тавьсан нь юу вэ гэхээр би эхнийх нь хэллээ дөрмийн зорилго нь бол тэнд чиглэж явах хэвээр. Хоёр дахь нь бол 3-аас доошгүй жил яг одоо тэр дөрмийн зорилгыг доктортой хэрэгжүүлсэн байх хэвээр. Тэгэхээр наа чин зүгээр би нийтийн эрхт ашигын төлөө явж ийн гэд хин дуртай гараад яахгүй нь шүү дээ. Энэ бас их том зөв зохицуулт юм байна тийм ээ. Тий, энэ дээр бас нэг жишээ хэлэхэд хараагүй иргэдийн эрхийг хамгаалах гэж төв байдаг. За саяхан нэг хэдэн жилийн өмнө хараагүй иргэдийн эрхийг хамгаалах хууль гэж гарсан. За энэ хуулийн дээр нийслэлийн засаг дарга ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр хараагүй иргэдэд зориулж одоо зам хөндлөн гарахад гарц хийх хэрэгтэй. Гарцад нэг хараагүй иргэд дуу байдлаар дуут дохой байдлаар ингэж одоо ногоон гэрэл аслаа шүү та яваарай, улаан гэрэл аслаа шүү та зогсоорой гэдэг энэ одоо журам гарах хэрэгтэй. Улмаар ингэ тодорхой хэмжээний санхүүжилтөнд хийх хэрэгтэй. Гэтэл хууль батлагдсанаас хойш 3 жил өнгөрчдөг тэр журам байхгүй, санхүүжилт байхгүй. Нөгөө хараагүй иргэд зам хөндлөн гарахтаа ингээл бас тусламж аваад өөрийн бие дааж явах боломжгүй. Гэтэл яг энэ тохиолдолд тухайн байгууллага шүүхт нэхэмжил гаргасан байна. Нийслэлийн засаг даргаыг хариуцж татаад. Яг нөгөө public interest нийтийн ашиг сонирхох хараагүй иргэдийнхаа нийгмийн нийтийн эрүүл мэндийг агуулгаар нэхэмжил гаргаж байгаа. За нэхэмжил гаргаад нийслэлийн засаг дарга хариуцагчаар орж ирээд за ингээд шийдвэрээ гаргахгүй байна. Энийг эс үлдэхүү гэж яригдж байгаа. Эс үлдэхүү гэж шийдвэрээ гаргах гэж шүүх. За яг энэ хууль олгосон эрх үүргийнхаа дагуу энэ хараагүй иргэдэд зориулсан тийм журам гаргах гэдэг шийдвэр даалгаж гарч байгаа. За тэрний дагуу нийслэлийн засаг дарга зөвхөн хараагүй иргэдэд зориулаад одоо зам хөндлөн гарахад нь зориулаад одоо журам гаргаад журмынхаа дагуу тодорхой хэмжээний хөрөнгө санхүү шийдэгдээд ингээд гарцууд дээр одоо нэг сүүлийн үед нэг дохио асдаг болсон. Дууд дохио гардаг болсон. Тэгээд дууд дохиогийн сонсоод нөгөө хараагүй иргэд чинь аюулгүйгээр гардаг. Яг төрийн бус байгууллагын одоо нэхэмжлэх эрх төрийн бус байгууллагуудад олгоод байгаагийн зорилго нь ерөөсөө энэ яг өөртөөхөө дүрмийн зорилгот нийцсэн хэрвээ танаа байгууллага хараагүй иргэдийн эрхийг хамгаалах гэж байгаа бол энэ бол амжилттай жишээ байна. Амжилттай жишээ. Тэр хаана тэр гарцууд би ерөөсөө сонсоогүй шүү дээ. Ерөнхийдөө нэлээ журам нь батлагдсан, журмын хэрэгжилт нь цөөхөн юм байгаа даа юм. Цөөх. Тийм байна. Энэ бол амжилттай. Тэгвэл амжилттай биш шүү дээ. Яг хөө шийдвэр гарч байгаа бол амжилт байхгүй. За амжилт шүүхийн шийдвэрийг биелүүлээд нийслэлийн засаг дарга журам гаргаж байна. Энэ бол шүүхийн шийдвэр биелж байгаа. Яг амьдрал дээр тэр үнэхээр хэрэгжиж байна уугүй. Тэгээ наадах чинь санхүүгийн боломж болцоо гэж тайлбарлаж байгаа хэрэг тийм. Энийг ингээд яасан чи бид нар чинь нэг дэлхийн жишг ярих дуртай болсон шүү дээ. Ер нь энэ хууль чинь бол анх 160 жилийн өмнө Германд хэрэгжижсэн хууль гэсэн шүү дээ. Бид нар бол одоо 14 жилийн тухай юм ярих гэдэг шүү дээ. Яг энэ хуулийн тухайд бол ерөөсөө л хагас жилийн юм ярих гэдэг байна да. Одоо сая ярьдаг энэ их сонин жишээ байна шүү дээ. Нийслэлийн засаг даргыг хариуцагчаар татсан энэ жишээ. Энэ мэтийн имийг бусад улс орнууд нь яаж шийдвэрлэж ингэдэг юм. Санхүүгийн бэрхшээл байхгүй ч гайгүй байд юм болов уу? За ер нь гадаадын орнуудын туршлагуудыг бол авч үзсэн. Гэхдээ би энд нэг зүйлийг хэлэхэд бол манай энэ захиргааны хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай хууль бол зарим орны хуулиудаас илүү одоо ач холбогдолтой болсон. За би одоо жишээл Германы жишээг ярих гэдэг л да холбооны бүгд найрамдах Герман улсын хувьд бол энэ нийтийн эрх ашгийг төлөөж шүүхэд нэхэмжлэх асуудал бол үндсэндээ зарчмын хувьд зөвшөөрөгддөггүй. Тий. Яг гоо сүүлийн үед бол нөгөө байгаль хамгаалах асуудалтай тэнд бас сурцаар тавигддаг болсон. Тэгэхээр Германы хууль тогтоогч нар юу гэж шийдэж ийн гэхээр за энэ байгаль хамгаалах асуудлыг бол тэр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг нээж өгье. Тий. Энэ асуудал дээр бол нээж өгсөн баг ч шүү дээ. Тий. Гэтэл манайх бол сая би түрүү хэллээ зөвхөн байгаль орчноор хязгаарлагдахгүй хүүхдийн эрх нийтийн өмч тий. Хүлээж аваад тэр холбооны бүгд найрамдах Герман улс чинь тэгвэл хүүхдийн эрхийг ямар байдлаар яадаг? Хүүхдийн эрх бол тэр нөгөө нэг гэр бүлийн тухай хууль энэ төргээд бусад хуулиараа явуулдаг тий. Тийм байдаг. Яг бол манайх шиг ийм зохицуулт бол Герман жишээл байхгүй байна. Тийм. Тэгэхээр манайх энэ талаар бол жишээлбэл одоо ололт амжилттай, дэвшилттэй зохицуултууд бол бас байна гэж хараад асуудлаач юу. Тийм. За биелээ олсон жишээг нэлээд сайн ярьчлаа. Ганцхан хэрэгжилтээр жоохон тааруухан бахад тухай бид нэр ярьчлаа шүү дээ тий. Тэгэхээр саяын тэр нэг 3 жил энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан төрийн бас байгууллага руу хандах гэхлээр жишээлх юм бол манайд нэг хүнд нийтийн эрх ашигын хамгаалах үүднээс нэг шүүхэд хандах шаардлага гарлаа гэтэл тэр хүн зүгээр ингээд нийтийн эрх ашиг хохироод байгааг хараад байна да. Гэтэл тэр хүнд төрийн бас байгууллага байхгүй. Гэтэл
манай төрийн бас байгууллагуудын аль нэг нь лүү хандах нэ дээ. Тийм болоод байна шүү, тийм үү? Тий, ер нь зөв таны хэлж байгаа зөв. Хэрвээ нийтийн ашиг сонирхол нэгэнт тэр иргэн өөрийнх нь субъектив хэрэг зөрчигдөөгүй тохиолдолд нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байна гэх юм бол тухайн одоо төрийн бас байгууллагатай хандаад төрийн бас байгууллага нь үнэхээр тухайн тэр асуудал нь өөрөө нийтийн ашиг сонирхлын зөрчил мөн эсвэл зөрчигдөж болзошгүй асуудал мөн байна гэх юм бол захиргааны иргэн шүүхтний хэмжил гаргаад тэгээд маргаан шийдвэрлэгдэнэ л гэсэн үг. Энэ талын мэдлэг мэдээллийн тухай би жоохон одоо нэвтрүүлгийнхаа үрдсэн хэсэгт ярилцмаар санагдаад байгаа байхгүй. Энэ сошиал ертөнцид яваад исэн да. Ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрөө хэлэх юм бол тэрэгэн цэртэй хүмүүсийг тэр нэг Оросын фото видео байлуу да. Ингээд ерөөсөө нэг ийм юмнууд тавьсан байгаа. Ийм налуунууд тэрэгэн цэрт. Тэгээ тэр лүү яг тэрэгтэйгээ яваад өсөрч унаал. Ингээд яваад байгаа байхгүй. Тэр бичлэгийг үзсэн та хоёр? Би бол үзээгүй юм байна тий. Тэр гэтэл манайд бүр тэр зүгээр үсрээд босоод ирэх тухай биш. Тэгээд очиод мөргөх юм бол баг амь насаа алдах хэмжээний тийм юмнууд байгаа даа шүү дээ. Тэрийг жишээлх юм бол бид нэр дугаал байгаа даа шүү дээ. Гэхдээ ийм шат байдсан бахта арайчтай гэж ярьчаал яваад байгаа байхгүй. Энэ мэдлэггүй хөө, мэдээлэлгүй хөө. Юу үнийх вэ? Энэ бол яг бид нар яг тэр барилга байгууламжтай холбоотой ялангуяа тэр тахирдтууд хүмүүс зориулсан тэр одоо орчин энэ стандарт бол манад байгаа. Барилгын тухай хууль, барилгын стандартаар ингээд тахирдтуудны орц гарцтай юм байна гэдэг. Гэтэл тэрийг одоо барилгын компаниуд хийдгүү. Хийдгүүн дээр нөгөө барилгыг улсын комисс хүлээж авна шүү дээ. Бүх стандартууд хангаж ийн үгүй юу? Гэтэл улсын комисс хүлээгээд авчдаг. Хүлээж авсан тохиолдолд тэр бол мэдээж цаашаа ингээд явах хэрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд тэр мэрэгжлийн комисс гэдэг чинь өөрөө нөгөө нийтлэг чигүүргийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага байна. Тэгэхээр энэ тохиолдолд тэрийг хүлээж авахгүй байх үүрэгтэй болох гэдэг шүү дээ. Танах стандарт биелүүлээг байна гэх. Гэтэл хүлээж аваад явцдаг. За яг энэ дээр яг энэ асуудал дээр та нар энэ байгууллага хүлээж авахгүй байгаа тохиолдолд хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан хүлээж авчлаа гэдэг энэ чиглэлийн төрийн бас байгууллагын дээр маргах боломжтой. Маргах боломжтой. Тэгээд яг энэний сайн эрэг үр дүн нь яг энэ чиглэлээр одоо шүүхийн журмаар маргаан үүсээд шийдэгдээд явах юм бол цаашдаа нөгөө орон сууц хүлээж авдаг комиссийн мэрэгжлийн хэлтийн олон төрлийн байгууллагууд чинь ийм асуудал үүсдэхин шүү хүлээж авахгүй шүү наатагаа заасан гэдэг асуудал тавигдаж эхлэх нь шүү дээ. За энэ бол дахиад бидний ирээдүйн цаг дээр ярьж байна. Одоо баригдаж байгаа барилгуудад бол тэгж тавьж болох нь. Одоо барьсан байгаа барилгуудыг яг хүлээж аваад байгаа барилгуудыг яг тэрэн дээр би одоо нөгөө хараагуйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бас байгууллага шиг тэрэгэн цэртэй хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн төрийн бас байгууллагууд хандаж болох уу гэж асуух гэдэг байгаа байхгүй юу? Болно. Болно. Тийм болохгүй гэсэн хязгаарт бол байхгүй. Тийм болно. Та хоёр за энэ хууль хэрэгжиж ирснээс хойш энэ талыг одоо би айгүй хуулиас дэндүү хол тийм асуулт тавиад ээж магадгүй. Энэ талын мэдлэг мэдээлэл нь иргэдэд ямар байна гэж бодож байна? Иргэдний нийгмийн байгууллагууд нь ч гэсэн өөртөө ямар байна гэж бодож байна? За яг энэ чиглэлд бол манай одоо жишээлбэл хуульчдын холбоо гэж байгаа. Монголын хуульчдын холбооны захиргааны эрх зүйн хороо гэж байдаг. Тийм. Одоо захиргааны эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч, хуульч те одоо шүүгч нар ингээ хариулагддаг. Тэгээ энэ хороо бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа энэ шинээр батлагдсан захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг шүүгтийн шийдвэрлэх тухай хуулийн тэгээ одоо танилцуулгыг бол нэлээд бас иргэдэд те түгэх ажлыг бол идэвхтэй хийж байгаа. Тэгээ яг орон нутагт нөгөө засаг дарга засаг захиргааных нь байгууллагаар нь дамжуулаад ч юм уу те ер нь бол ажлуудыг хийдэг. Яг иргэд хуульчдын дунд бас тогтмол хилцүүлэг хийдэг. Тий хилцүүлэг хийдэг. Тэр хилцүүлгийн үр дүн жишээлбэл юугаар үзэж болох вэ гэхээр Монголын хуульчдын холбооны цахим хуудсан дээр жишээлбэл хилцүүлэгүүд видеонд тавигдаад явдаг байна. Тэгэхээр иргэн хэрвээ сонирхож байгаа хүн байвал бас тэр талаар мэдээлэл авах сууг нь бол байгаа байдаг. Тэр боломжийг би одоо үзэгчтэй олгож ийн гэж бодож байна. Яг л тий энэ яриа бол өөрөө тэр лөө хандуулах байхаа гэж. Тэгэхээр өөрөө хэлэх юм бол энэ нэг нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах гэдэг нэг тэр нэг үг нэг жоохон хол юм шиг. Таны эрх би одоо их олон нэвтрүүлэг дээр нэг тийм орчуулга юм шиг болчиход байна л гэж зарим үгийг тэгдэг л дээ. Тэр одоо энэ нутагшиж чадсан уу? Нийтийн эрх ашигыг хамгаалах, нийтийн эрх ашиг гэдэг бид нар чинь яг үгсийн сандаа хэрэглэхээр хувийн ашиг сонирхолтой гэж хүнийг муулахаараа дандаа нэг тиймэрхүүл үг өгүүлбэр хэрэглээд идэг штеп. Яг тэрнтэй адилхан энэ нутагшиж бидний үгсийн санд орж ирж энийг хэр зэрэг ойлгож ийн гэж боддгоо.
Яг тий энэ асуултанд бол хариулахад Монгол улсын жишээл үндсэн хууль дээр нийтийн ашиг сонирхол гэдэг үг бол яг тэр үгээр байхгүй. Гэхдээ одоо ашиг сонирхол тий одоо олон нийтийн ашиг сонирхол, улсын ашиг сонирхол энэ төр гэсэн ойлголтууд байгаа. Тэгэхээр нийтлэг эрх ашиг энэ төр гэх тий. Тэр ойлголтууд бол хэдийгээр нийтийн ашиг сонирхол гэж хэлээгүй байгаа ч гэсэндээ утга агуулгын хувьд бол яг дүүж очно. Яг уу яг нийтийн ашиг сонирхол гэдэг томьёолол бол өөрөө яг энэ хууль батлагдсанаар захиргааны ерөнхий хууль батлагдсанаар яг хуулийн хүрээнд бол сууж өгч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол цаашдаа бол нэг тий ойлгомжгүй байдал бол үүсэхгүй байх. Үүсэхгүй хаа. Энэ бол монгол хэлэндээ бол суудсан гэж болж байна. Одоо ингээд бидний дунд бас эрх ашиг гэдэг үг ойлгомжтой шүү дээ. Тэгээ миний эрх ашиг, чиний эрх ашиг зөрчигдүүд. Яг энэний өмнө нийтийн гингүүт нийтийн эрх ашиг гэдэг ойлголт бий болоод яг энэ бол танил биш ойлголт. Ягаад ч нэг бид нар ч олон нийтийн эрх ашиг энэ гэж яриад сурцсан шүү дээ тийм. Тэгэхээр тэгэхээр өмнө нь бол энэ бол яг энэ үгээрээ бол хэрэглэгддэг байсан өнөөдрийг хүртэл. Өмнө ярьсан нөгөө нийтийн эрх ашигын өмгөөлөл гээд хүний эрхийн өмгөөлөл гээд. Гэхдээ энэ бүгдийн санаа бол ерөөсөө л цаад санаа бол тэр нийтлэг эрх ашигыг л хамгаалах гэдэг. Гэхдээ нэршлүүд нь өөр. Яг энэ захиргааны ерөнхий бол 16 оны 7 сарын 1-ний өдөр батлагдсан цагаас хойш энэ одоо олон одоо өөр нэршлүүд одоо нэг нэршилд ороод нийтийн эрх ашигыг захиргааны иргэн шүүх төлөөлөх нь гэдэг нийтийн эрх ашиг гэдэг ойлголт суугаад за одоо ингээд хууль батлагдсанаас хойш хагас жил орчин болж байна. Энэ цаашдаа улам одоо хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд ингээд улам илүү бодиттой болох байх гэж бодож байгаа. За нэвтрүүлэгт цөөхөн минут үлдсэн байна. Тэгэхээр би яг ийм яг залуу хуульчтай бол яг ингэж их олон ярилцдаг юм байна л да. Тэгээд би та хоёроос нэг юм нэвтрүүлгийн ихэнд би хэллээ шүү дээ. Одоо бид нар хууль ихээр үйлдвэрлэж гин орчуулсан хууль их байна ч гэдэг үнэ тийм яриа хүмүүсийн дунд их явдаг. Тэгэхээр та хоёр яг өнөөдөр энэ хуулийг нутагшуулах, хэрэгжүүлэх үйлсэд одоо оролцоод гар бие оролцож байгаа залуу хуульчтай хувьд өнөөдрийн энэ үйлдвэрлээд байгаа мó хашлтан дотор те энэ хуулиуд ер нь хэр хэрэгжилттэй явж байна. Гараад байгаа хуулиуд хэр одоо юу гэдгийг нь хүмүүст ойлгомжтой байж хэрэглэгдэж чадж байгаа гэдэг дээр дүгнэлтээ хэлээч. Яг уу иргэд бас нөгөө хууль хэрэглэгдэж байна уугүй юу гэдгийг иргэдийн төвшөнд бас ярих уугүй энэ бас өөр асуудал. Иргэд хууль биелүүлэхийг одоо хууль хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Зүгээр яг иргэдийн төвшөнд хууль очоо хэрэглэгдэнэ гэх юм бол энэ бас ойлголт жоохон өөр тийш хазаад явчихна. Тэгэхээр бид нар ялангуяа хуульчдын дунд нийлэн залуу хуульчдын дунд өмгөөлөгчдийн дунд бид нар нийтлэг байдлаар ямар үүрэгтэй гэхээр нийгэмд нөгөө шударга ёсыг тогтоох те нийгэмд хууль ёсыг бэхжүүлэхэд миний хуульч болсныхоо хувьд хүлээх үүрэг байна. За ялангуяа мэргэжлийн үйл ажиллагааны дүрм дээр хуульч нар өмгөөлөгч нар жилд 2 удаа одоо сайн дураар үн төлбөргүйгээр иргэд хууль зүйн үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Энэ бол хуульчдын үүрэг. Тэгэхээр яг энэ чиг үүргээрээ дамжуулаад яг тэр нийтлэг эрх ашиг зөрчигдөж байгаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэсэн хэрнээ тэрийг хамгаалж чаддгүй хамгаалахын төлөө дуугарч чаддгүй тийм одоо бүлэг дээр хуульч өөрөө очих хэрэгтэй. Хуульчд өөрсдөө очих хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд хууль биелүүлэх, хууль хэрэглэхийг тэр одоо ойлголтыг нийгэмд гаргаж ирэхийг иргэдээс ялангуяа хүлээх нь өөрөө зохимжтой юу. Энийг нэн үүрэг ролийн нэн тэргуунд бол хуульчд л авч явах хэрэгтэй. Ер нь бол хуульчид энэ ойлголтыг ялангуяа төрийн бас байгууллагуудын хууль нийгэмд оруулж ирсэн бол хуульчд л байгаа. Хуульчд л энэ ойлголтыг цааш дэлгэрүүлж иргэдэд нөгөө ойлгуулж өөрийнх нь хамгийн хэрэгтэй зүйл мөн шүү гэдгийг бол ойлгуулах, сургалт туршлага явуулах, бодтойгоор хэрэгжүүлэх нь бол хуульчдын үүрэг гэж бол. Түрүү яг тийм биш. Наа чинь нэг тийм хариулт бол надад их таалагдлаа. Яагаад гэвэл би түрүү асууад шүү дээ. Би төрийн бас байгууллага таньдаггүй. Төрийн бас байгууллага ажилуулдаг хүн таньдаггүй. Өөрөө төрийн бас байгуулахгүй хүнд хуульчд хандаж болох нэ дээ. Болно. Тэгэх нь те. Энэ дэр нэмэх юм байна. Тий, ер нь хуулийн хэрэгжилт те маш олон хууль шинээр батлаа гэдэг чинь тэрнэр бол олон хууль шинээр баталсан тэр бол үнэхээр үнэн. Зүгээр юуг анхаарах ёстой байдаг вэ гэхээр хуулийг одоо гадаадаас ч юм уу рецепц гэж ярьдаг л та тийм утгашуулах тийм энэ тохиолдолд бол Монголын хөрсөнд буулгах тал дээр манай хуульчид сайн анхаарч явах хэрэгтэй. Хуулийг бэлтгэхдээ өндөр мэрэгсэн одоо мэрэгжлийн хуульч нар бол ажиллах хэрэгтэй. За тэгж чадвал бол тэр хууль бол хэдийгээр одоо өөр гадаадаас орж ирсэн ч байлаа гэсэн бол Монголын хөрсөн дээр буц учраас хэрэгжих боломжтой болж эхэлдэг тийм. Энийг бас нэмж хэлэх хэрэгтэй баг тийм.
За ингээд төгсгөлд нь бид нар одоо энэ нийтийн эрх ашигыг хамгаалах хуульд олон түвний санаа бодлыг мэдээллийг дэлгэрүүлэхийн цацуу үнэхээр нийтийн эрх ашигыг хамгаалах гэж бодож байгаа хэн бүхэнд энэ хуульд одоо төрөөмс байгууллагуудад хандах, хуульчдад хандах те ийм шаардлага гарч ийн. Тэгэхээр хуульчдад хандах гэдгийг би нэг жоохон тодруулж асуумаар байх юм. Яаж хандах юм? Таньдаг хуульчд хандах юм уу? Яг энэ бол одоо яг иргэний одоо Монголын хуульчдын холбоо бол өөрөө яг энэ яг үндсэн иргэдэд хууль зөвлөлтийг хуульчдаараа дамжуул, гишүүдээрээ дамжуулж хөргөх үндсэн чиглэлтэй. Тэгэхээр иргэдэд хууль зөвлөлтгээ тотж байгаа тохиолдолд за хөлс төлөх боломжгүй тохиолдолд хуульчтай холбоор хандах хэрэгтэй. Хандаад зөвлөгөө авч байгаа. Ер нь хуульчтай холбоор хандах нь шүү дээ. За. Тэрнээс биш эрх зүйч мэрэгжлэр диплом авсан хэн нэг нь л бол хандахгүй нэ, тийм үү? Тийм. Тэгэхээр бол бас нэг өөр асуудал бол яг хуулийн сургууль төгсөөд эрх зүйч мэрэгжилтэй төгсөөд 2 жил ажиллаад шалгалт өгөөд хуульчин гэрчлэгийг аваад за тэгсний дараа цэвэр нөгөө бусдад хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрх нь нэгдэж байгаа. Тэр тохиолдолд. Тэр тохиолдолд хандах. За төгсгөлд нь би та хоёроос энэ яг саяын бидний ярьсан асуудлаар одоо энэ яриан донд ямар нэг байдлаар бид нар чинь жирийн үзэгчтэй л хандаж нэвтрүүлэг бэлтэж байгаа шүү дээ. Тэр утгаараа нэмж хэлэх мэдээлэл бас юу байвал та хоёроос тэр үгийг сонсоод нэвтрүүлгээ төгсгөе гэж бодож байна. Зүгээр би түрүүн нийтийн эрүүл мэндтэй одоо 4 асуудлаар хандаж болно гэж хэлсэн шүү дээ. Жишээлбэл нийтийн эрүүл мэнд гэдэгтээ ямар тохиолдлууд үүсч болох вэ гэхээр би нөө яриаг болохоор тий. Одоо баруун одоо хотын би яг амьдрал дээр байгаа бодит жишээ ярил л да. Манай хотын баруун хэсэгт одоо нэг эвгүй өнөр үнэртдэг тий. Одоо тэр бол хүүхрийн хий одоо нүүрс төрөгчийн хий бол хэмжээнд явж байгаа шүү дээ. Хүний эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндэд тухайн одоо нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа оршин суугчдын эрүүл мэнд тохиролтой тий. Тэр тохиолдолд хэрвээ одоо яг байгууллага хүрээлэн байгаа орчны нийтийн эрүүл мэндийг хамгаалдаг төрийн бус байгууллага байгаа бол тухайн нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа иргэдэд хүсэлтэд тавиад бас одоо нийслэлийн засаг даргыг одоо хариуцагчаар татдаг ч юм уу тий. Шүүхд хандах бас боломжтой. Энэ нийтийн эрүүл мэндийн асуудал бас яригдах байхгүй тий. Тэгээ гих мэтчлэнгээр бол энэ шинээр батлагдсан хууль бол яг одоо бодит амьдрал дээр бүрэн хэрэгжих боломжтой ийм одоо ач холбогдолтой ийм хууль болсон шүү гэдгийг одоо тэгээд тэр та бол одоо хотын баруун хэсэгт нэг эвгүй өнөр. Тэрийг бид нар чинь цэвэрлэх байгууламжийн тухайд яриад байгаа шүү дээ. Тэгээд саяхан мэдээгээр гарахтаа бол ингээд яалаа ямар ч байсан мөнгө гарвал АСМ-ийн үеэр нэг төр зур дарлаа марлаа гэсэн дахиад нөгөө санхүүжилтийн асуудал ярих бах та. Тэгтээ нэхэмжлэг гаргаалах хэвээр. Гаргаалах хэвээр. Тий, одоо бид нар одоо зүгээр яг ингээд асуудал бол олон байгаа тий. Асуудлыг шийдэхэд бол бид нар нөгөө жагсаал цуглаан байдлаар тий, шаардлага хөрвүүлэх байдлаар ураа лойдсон бий болгож ингэж нийгэмд ингэж түгээхээс илүүтэйгээр энэ захиргааны ерөнхий хуулийн энэ одоо их олгосон энэ заалт бол одоо энэ асуудлаасаа татгал заад илүү бодиттой хуулийн хүрээнд хууль ёсны дагав шийдвэр гаргуулад тэр шийдвэрээ биелүүлэхийн тулд та ажиллах нь өөрөө талбай дээр зогсоод шаардлага хөрвүүлж ирснээс хамаагүй үр дүнтэй шүү гэдгийг л яг энэ хуулиар олгож байгаа. Ялангуяа иргэд талбай дээр зогсохдоо нөгөө бие биенийхээ эрхийг зөрчлөө гэж жагсдаг. Дандаа төр миний эрхийг зөрчөөд байна гэж жагсдаг. Төр одоо намайг ядуу амьдруулад байна. Төр одоо болохгүй байна гэж жагсдаг. Гэтэл энэ захиргааны ерөнхий хууль чи ерөөсөө л та яг хууль ёсны дагуу төртөөгөө шүүхээр заргалт. Хууль ёсны дагуу заргалт нэхэмжлээ гарга таны үнэхээр эрх зөрчигдсөн бол шүүх шийдээд өгье. Яг энэ арай нэг өөр төвшөнд очиж маргаана хийл гэсэн санаа байгаа. Тэгэхээр юм болгон залуучууд одоо ингээд нийгмийн асуудлыг шийдэж байх шийдье гэж нөгөө талбай дээр гар зогсож байгаахийн оронд хуульчид хандаад энэ асуудлыг шийдвэх боломжтой юугүй арай илүү бодит байдлаар хүлээж авах хэрэгтэй гэсэн. За бид гурвын ярьсан ярилцлагын яг гол зорилго саяын та бидний ярьсан сүүлийн асуултанд хариулсан хариултаар илэрлээ гэж бодож байна. Ингээд хоёр залуу хуульчтай амжилт хүсье. Урилга хүрдэж авсанд баярлалаа. Баярлалаа. Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт залуу хуульч Даваа Сүрэн мөн Эрдэнэ нараа оролцлоо. Анхаарал үзэгчтэй баярлалаа. Сайхан амраарай.